Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. Зохиолыг бичсэн Ц. Оюунбат. Дуу оруулсан Б. Ориглволд. Болж тэргүүн бүлэг. Болж аимшигын тууж 7 шөнө хэмээх 2 дугаар бүлэг. 1 дэх өдөр. Цагдаа нарын тодорхойлсноор 70 давхрын ойролцоо хашаанд гарсан эзэнгүй 3 хүн амны хэргийн эзэн холбогдогч илэрхгүй байсаар 10-аад жил өнгөрчээ. Ухаан солиорч эхнэр хүүгийн хөнөөсөн байж магадгүй гэрийн эзний үйлдэлсэн хэргийг тааварлаж болохч ямар нэгэн араатанд тасар татуулсан байдалтай түүний цогцыг яаж тайлбарлах аргаан ямар ч шинжээчнэр олж чадсангүй. Тиймээс тухайн хэсгийг хариуцдаг мөрдөгчийн бичгийн шүүгэнд хавтаст хэрэг тоосон дарагдсаар он цагийн ирэхээр мартагдах бараг хаагдах дөгсөн байлаа. Мөн хөр шимэгний мэдүүлсэнчлэн манцуутай бяцхан хүүгийн тухай хинжгүнгүй ор тас мартсан байв. Харин хэрэг болсон газраас нэгэх холгүйхан байг өнчин хүүхдүүдийн асрамжийн газарт ийм нэгэн явдал болжээ. 3 хүн сандал дээр сууцгаан ширээний 2 талд нэг зүйлийг их л нугацтай ярьцгаан. Энэ бол өнчин хүүхдийн асрамжийн газрын эрхлэгчийн өрөө бөгөөд албаны цомхон сандал ширээтэй юм. Эрхлэгч жингүү маш өвөрмөцхүү. Тэр ухаантай, итгэд хүүхэд. Харин ялхаасаа л манайд ирсэн юм. Өлгөтийн сагсанд хийгээд ямар нэг хуулбар зураг өөрийнх нь нэртэй захиа үлдээсэн байсан. Тэгэд бид нар Чингүн гэж нэртэйг нь мэдсэн юм. Орхисон хүн гэмээ ойлгоод хэзээ нэгэн цагт эргэж ирэх байх гэж бид хордон нэрийг нь солиогүй. Харин тэр нэг хуулбар зураг нь алга болчихсон. Тэр цагаас хойш л манай насрамжийн газраар л хүмүүжлээ шүү дээ. Намхай бид хоёр нэг охинтой. Тэгээд эхнэрийг маань эмчнэр дахиж хүүхэд төрүүлж чадахгүй гэсэн юм. Анхны төрөлт төрийн хүндрэлтэй төрсөн л дөө. Хэцүү төрсөн шүү. Чанцал минь. Гэснэн эхнэрлүүгэн зөөлөн харав. Чанцал хэцүү байсан. Би ч ингэж өөхнүүдээ гэж бодож байсныг юуг нь нуухав. Охиноо 40 нэлээд гарсан хойно төрүүлсэн юм. Бид хоёр дахиж хүүхэдтэй болно ч гэж юу байх вэ? Товчхонтой ийм. Намхаа бид хоёр ярилцаад хайртай охиноо ганцаардуулж өсгөөд яах вэ? Ахтай болохыг гэж тохироод дээрээс хойш олон удаа танаад ирлээ дээ. Эрхлэгч. Тэгээд та хоёр энэ хуудсуудтай гарын үсгээ зурхад болно доо. Би Чингүнийг аваад ирье. Гэснэн өрөөнөөс гарлаа. Намхай би хүүтэй болох юмсан гэж гомих бодсон минь ингээд би илтгэх юм байж гэж энэва. Гаднаас гэрвшингүй байртай Чингүн эрхлэгчийг даган орж ирлээ. Эрхлэгч. За миний хөө аав ээжтэйгээ мэдлээрэй. Чингүн сайн байна уу гэж аяархан хэлв. Эрхлэгч. Миний хөө асрамжийн газрын найзуудтайгаа салах ёс хийв үү? Чамайг санах байх та. Чингүн дуугарсангүй доошоо харна. Чанцал. За эрхлэгч. Гарын үсэг зурх талбарууд дээр зорчихлаа. Ингээд болсон байх гэд цаасыг сарвайлаа. Эрхлэгч цаасыг авах үедэн нэгэм хэлэх гэсэн болдоо нэг зүйлийг сануулхад гэснэн үгэн залгив. Өрөөнөөс гарч явах гэж байсан намхай чанцал нар төөн рүү харж юу гэсэн бэ эрхлэгч гэв. Эрхлэгч юу ч би өөр юм бодож байлаа гэж болцааруулж үргэлжлүүлэн за баяртай Чингүнэ.
Чингүний аав ээж хоёроо аз жаргалтай гэр бүл болоорой гэж бушуухан хэлж гараан даллахад нөгөө хоёр ч бас гар даллчхад өрөөнөөс гарч шодов. Эрхлэгч додроо нэг юм бодож байгаа бол та ашгүй нэг юм явлаа гэж аяархнаар хэлэн хаалган хаалаа. Намхай Чанцал хоёр Чингүнийг дундаа хийсээр гэртийн орж ирлээ. Чингүн хувийн хогшилуулах жижигхэн хайрцагтай зүйл барьжээ. Тэр хайрцаг жижиг мөрдлөн хүний анхаарал татахаар содон юм. Өөдөөс нь тэдний төрсөн охин Тэлмэн тосов. Намхай "За миний охин, энэ хүүхэд өнөөдрөөс чиний ах болж байна. Агаа гэж дуудаж байгаарай. Нэрийг нь Чингүн гэдэг юм. Манай охиныг Тэлмэн гэдэг." Тэлмэн "Сайн байна уу Чингүн агаа?" Чингүн дуурсангүй. Чанцал "За өнөөдөр чи яасан сайхан өдөр вэ? Олон жил охиноо ахтай болох юмсан гэж бодож байсан. Мөрөөдөл минь өнөөдөр биеллээ. Чингүнээ чамайг бид төрсөн хөөшгөө хайрлах болно. Өнөөдөр халуун ам бүлээрээ оройн хоолоо идцгээе. Баярын өдөр гэсэн үг үсттэй намхай. Намхай нэг л үгүй яах вэ? Алив ширээндээ суухаас өмнө хүүдээ гэр орноо танилцуулнаа. Гэснэн Чингүнийг дагуулan өрөөнүүдээр явав. За энэ ариун цэврийн өрөө байна. Энэ чиний өрөө. Энд аав ээжийн өрөө. Гэгчлэн танилцуулсаар эргэж том өрөөнийхөн ширээн дээр сууцгаав. Ширээн дээр бялуу, ундаа зэрэг төрөл бүрийн зүйлс өржээ. Ширээ тойрон сууцгааж Чанцал галтгооноос савтай гол авчран тав гэлэн тараана. Намхай "За хүү минь, шинэ гэр орон чинь таалагдж гин үү?" Чингүн толгойд охин. Чанцал хайрцагтай бэлэг гаргаж ирлээ. Хүү охин хоёртаа зориулж аав ээж хоёр нь бэлэг бэлдсэн. Тэлмэн "Ямар гоё вэ?" гэж алгаан ташин баярлана. Бүгд бэлэг рүү анхаарал хандуулцгаав. Чанцал хайрцагтай бэлгийн Чингүнд өгөхөд тэр ажуухан задлав. Тэлмэн хажуунаас нь харж байснаа баясан чангаар инээж "Хөөх, гүлэг үн штэ" гэснэн шүүрэн авч эргэлдэн бүжгэллээ. Чингүн энэ үед Тэлмнээс гүлгийг угдс татан авлаа. Тэр харамлах маягтай гүлгийг хоёр гараараа бадсанд бяцхан гүлэг өвдсөндөн гангинаж байв. Түүний энэ үйлдэлд бусд нь бүгд цочирдож өргөмөл аав ээж хоёр нь юу ч хэлж чадахгүй зог тусав. Чингүн "Наад чи миний гүлэг" гэж ууртагаар хэлв. Тэлмэн ойлоход Чанцал охин аргадан "За яах вэ? Миний охин ахыгаа энд ирэхэд нь эвтэй байх хэрэгтэй" гэж толгойг нь элв. Тэлмэн "Муухай ах" гэж хашгирчхаад уйлсаар гүн алга болов. Намхай эвгүй байдлыг эвдэж "За өөхдөл булаацалдах нь аргагүй. Тэгж угаад хин өөдөд тоохоо байлна үйз. Аль хоолоо идцгээе. Чанцлаа охин аргадаад аваад ирээч" гэв. Чингүн ширээнээс босож шуудхан өрөөндөн орон хаалган ууртагаар тас хийтэл хаав. Тэр гүлгийг элдвлэж чих сүүлнээс нь татаж өргөн унтан унттал гаслуулж зугаацаж байв. Чанцал хойноос нь хаалхыг тогшиж "Та хоёр зүгээр үү?" гэж асуусанд Чингүн "Намайг өнөөдөртөө тайван өрх" гэж чангаар хашгирах нь сонсогдчихэ. Хэрв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой.